Мексикоор олон улсын байгууллагын гамшиг эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах төслийн хүрээнд энэ удаагийн томилолтоор Ховд аймагт 4 хоног ажиллаж байна. Тэр энэ удаагийн ажлын хугацаанд бид нар төслийнхаа хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах 2 суманд Эрдэнэбэр мянгат сумууд одоо туршилтын төлөвлөгөө гаргаж байгаа. Энэ ажлаа хүлээж авахлаа. Хоёрдугаарт нь гамшигын эрсдлийг бууруулах, сумын гамшигаас хамгаалах төлөвлөгөөнд бид нар гамшиг болсон үед амжиргааг хамгаалах олон улсын стандарт буюу лексийн арга хэрэгслийг ашиглаад сумын гамшигаас хамгаалах төлөвлөгөөний зуудын эрсдлийг бууруулах хэсгийг бол сайжруулсан байгаа. Шинэ загвар гарсан. Тэгэхээр энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөөг яаж боловсруулах тал дээр арга зүйн зөвлөгөө одоо өгж байгаа. Энэ дээр бол дэмжлэг үзүүлсэн. Цагуур орчны шинжилгээний газартаа манайх үндэсний төвшөнд гэрээ хийж ажиллаж байгаа. Манайх гамшиг эрсдлийг бууруулах төслийнхаа хүрээнд гар утасны одоо мессежээр багийн төвшний мэдээллийг авах юм систем хийсэн. Энэ системийнхаа хүрээнд бид нар цагуур орчны шинжилгээний газарт дэмжлэг үзүүлээд Монгол улсын цагуур орчны шинжилгээний газар багийн түвшний мэдээллийг бол гаргаж байгаа. Тэгэхээр гэрээнийхэн хүрээнд энэ хийгдэж байгаа ажил дэмжлэг үзүүлж бас Ховд аймгийн 17 сумын цагуур орчны шинжилгээний газрын ажилтнууд аймгийн төв дээр одоо сургалт хийж байгаа. Энэ сургалтанд бас дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум нь 2017 оны жилийн эцсийн мал тооллохоор 212,223 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 306,273 толгой мал тоолуулжээ. Тус сумын бэлчээр нь 120 гаруй мянган толгой малын даацтай ч өнөөдрийн байдлаар бэлчээрийн даац нь 2-3 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм а. Бэлчээрийн даац хэтэрснээс жилээс жилд өв сургамлын гарц, малын таваарлаг чанар муудаж, малчтын амьдрал ахуйд нөлөөлж байгаа учраас бэлчээрийнхээ даац нь тохирсон малтай байх, даацаас хэтэрсэн малаа худалдан борлуулах, амьдрал ахуйдаа ашиглах, мөнгөн хадгаламж байдлаар өсгөх үүднээс Эрдэнэбүрэн сумынхан бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөгөө боловсруулан хүлээж авлаа. Сумын одоо эдийн засгийн 70% итгэдэг хөдөөжихөн салбараа яаж энэ дээр оршин тогтнод барьж явах вэ гэдэг энэ төрийн бодлогын суурь судалгаа нь бол хийж байгаа даваа тал. Тэр дундаа бас энэ баг тусвар дээр менежментийн төлөвлөгөөний зураглал одоо бий болж байгаа. Энэ зураглал нь бол зөвхөн одоо гарснараа бэлчээрийг одоо сайжруулахад зогсохгүй цаашаагаа бол энийг одоо онцгой байдлын үед одоо яаж ашиглаж болох вэ? Малчидаа одоо онцгой байдал тохиолдсон үед яаж тусламж дэмжлэг хүргэж болох вэ? Энэ тал дээр бол ашиглах бас давуу талтай. За хоёр дахь давуу тал нь бол менежментийн төлөвлөгөө боловсруулагдсанараа тухайн багийнхаа одоо орчинд байгаа энэ бэлчээрийг хуурьтай ашиглах. Зундаа аль хэсэгтээ зусаж өвөлдөө одоо энэ өвлжээний бүстэй хэдэн сараас хэдэн сард өвлжих үү гэдэг энэ одоо тооцоо судалгааг балчин бүр бол гаргаж ирж байгаа. Гуравдугаарт нь бол энэ тухайн бүстэй хэдэн малчин одоо отог болж өвлжиж байгаа. Тэндээ одоо манай миний юм гэсэн одоо эзэн болж байх. Энэ эзэн болно гэдэг чинь зам харгуугаа хамтаараа нийтээ засчдаг. Хогоо бол нийтээрээ одоо хамтраа цэвэрлждэг. Одоо ийм одоо байх үүднээс одоо энэ менежментийн төлөвлөгөө маань олон талын даваа талтай болж байгаа. Мексикоор олон улсын байгууллагын LTS-2 буюу гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 төслийн зорилтын хүрээнд Ховд аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Эрдэнэбүрэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газартай хамтран Эрдэнэбүрэн сумын Намарзан хонгой багуудад бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах дэд төслийг хэрэгжүүлж энэхүү төлөвлөгөөг гаргасан байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал бэлчээрийн балансыг зохих төвшөнд нь барьж, малын тоог аль болох цөөлж улмаар малчид орлогоо нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа юм а. Тухайлбал Баян-Улгийн аймгийн Цэнгэл сумыг бэлчээрийн менежментийг сайжруулах, малаа чанаржуулах үүднээс бэлчээрийн даацаас хэтэрсэн малаа мөнгөн сөрөг болгож улмаар хадгаламж зээлийн хоршоо байгуулсан нэгэн сайн туршлагыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынхан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр малчид наад зах нь зуданд малаа алдаж хохирох биш, харин малаа борлуулж мөнгөн хэлбэрээр өсгөх боломжтой болж байгаа юм а. Одоо өөрийнхөө бэлчээрийн даацны 5-600 малын боломжтой байгаа бол 1000 гаруй малтай малчин бол үлдсэн дээр тон зугаа зараад мөнгө болгоод мөнгө хэлбэрээр өсгөж байна. Эндээс мөнгөтэй малчин бий болж байна. Малчны одоо нэг мал нь чанаржж байна. 1500 малтай хүн одоо 600 авчилдээд 900 малаа заргатаа дандаа шилж одоо шилмэл малаа авчилдэж байна. Жил болгон ингэж малаа одоо саазлж шилэн сонголт хийж байгаа учраас хотондоо дандаа үржил шим сайтай чанартай цөмцрөх
болж байна. Эрдэнэ бүрэн суманд бэлчээрийн менежментийн загвар төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд сумын засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Мерсикор олон улсын байгууллагын орон нутаг хариуцсан зөвлөгтэй хамтран 118 малчны бэлчээрийн өвөл хавар намрын зураг гаргаж аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэрэгжилтнүүдээр зурагжуулсан байна. Мөн тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөгөө хилэлцэн бэлчээр ашиглалтыг нийтээр дагаж мөрдөх журам гаргасан нь малчид бэлчээртэй тохирсон тооны малтай түүнийг хэрхэн сайжруулах, нэг ёсондоо бэлчээрээ хамгаалах засаглалтай боллоо гэж үзэж байна. Мерсикор олон улсын байгууллагаас Ховд аймгийн онцгой байдлын газар, хүнсгүүдээ аж ахуйн газартай хамтран гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь хоёр төслийн хүрээнд сумын гамшигаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах зөвлөмж аргачлал сэдвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Ховд аймгийн онцгой байдлын газар, хүнсгүүдээ аж ахуйн газар, Булган сум дэх онцгой байдлын хилтэс, нийт сумдын засаг даргын тамгын газар болон мал нэмлэг үржлийн тасгийн дарга ажилтнууд гэсэн 40 гаруй хүн хамрагдсан юм а. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан аймаг сумын гамшигаас хамгаалах төлөвлөгөөний зудын гамшигтаа тэмцэх төлөвлөгөөний шинжилсэн загварыг танилцуулах, уг төлөвлөгөөг боловсруулахад онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, олон улсын лекс стандартыг тусгах талаар мэрэгжил арга зүйн удирдлага зөвлөмжөөр хангах, төлөвлөгөөг боловсруулах чадварыг бий болгох зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгуулсан байна. Нээлттэй соёл төслийн хүрээнд сумын гамшигаас хамгаалах төлөвлөгөөний зудын гамшигтаа тэмцэх төлөвлөгөөг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг үндэслээд энэ төслийн багаас онцгой байдлын үед мал амьтан чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандарт гэдэг олон улсын стандартыг Монголд нутагшуулах энэ сургалтуудыг зохион байгуулсан. Энэ сургалтын дээр тулгуурлаад энэ сумын гамшигаас хамгаалах төлөвлөгөөний яг энэ зудын гамшигтаа тэмцэх төлөвлөгөөний сайжруулсан үлгэрчилсэн хувилбарыг хамтран боловсруулсан. За тэгээд энэ боловсруулсан хувилбараа бид нэр онцгой байдлын ерөнхий газраар хэлэлцүүлээд онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдаад энэ хувилбар маань хэрэгжиж эхэлж байна. Тэгээд энэ боловсруулсан аргачлал үлгэрчилсэн төлөвлөгөөгөө бид нэр сум орон нутагт яг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Сумын нөхцөлд яг энэ төлөвлөгөөг яаж сайжруулах вэ гэдэг чиглэлээр нь сумдын засаг даргын тамгын газрын дарга, мал нэмлэг үржлийн засгийн дарга нар энэхүү сургалтыг зохион байгуулж байна. За энэ сургалтын үр дүнд манай сумуудын энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөө ялангуяа энэ зудын гамшигтаа тэмцэх төлөвлөгөөний төлөвлөлт сайжирна. Төлөвлөлт сайжирснараа бас хийх ажил маань тодорхой болно. Тэгээд энэ ажлаа бас тодорхой хэмжээнд хэрэгжүүлснээр малчидад маань энэ зудын эрсдлээс учрах хор хохирол за мөн үүний дагалдаж гардаг эдийн засгийн сөрөг үр дагаврууд бол нэлээд багаснаа гэж бид нар ингэж үзэж энэ хөө сургалтыг зохион байгуулж байна. Зудын гамшигаас хамгаалах төлөвлөгөөг өмнө нь сум бүр бие даан боловсруулан хэрэгжүүлдэг байсан нь эрсдэл гарсан үед төлөвлөгөөний дагуу ажиллахад зохих хүндрэл учирдаг байсан байна. Тэгвэл сумын гамшигаас хамгаалах төлөвлөгөөг нэгдсэн нэг системд оруулж байгаа нь цаашид ажлын уялдаа холбоогоо сайжруулах, учирч болох эрсдлийг бууруулах сайн талтай цаг үе олсон ажил болж байгаа гэдгийг оролцогчид онцоллоо. Өмнө нь наад захын жишээх чинь төлөвлөгөө болгон сумдаа байдаг. Энэ төлөвлөгөөгөө яаж цаашаа хэрэгжүүлэх вэ? Төсөв санхүүгийг хаанаас гаргах вэ? Аль газраасаа яаж арга хэмжээгээ авах вэ? Мэргэжлийн ангиулгуудаа яаж идэвхжүүлэх вэ гэд наад захын хүндрэл бэрхшээлүүд сум орнд тулгардаг. Энэ бүгдийгээ бид хилцээд нэгдсэн бодлого шийдвэртэй нэгдсэн юм уялдаа холбоотой ажиллахаар юм төлөвлөгөөндөө тусгаж ажиллаж байна. Гэр гамшигаас хамгаалах төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Өнгөрсөн жил 2010 онд Булган сумд бол маш их хэмжээний зууд болоход бид нар энэ төлөвлөгөөг бас хийж ирсэн. Энэ төлөвлөгөөний дагуу бид нар тэрх зууд зурхны давж ингэж явж ирсэн. Өнөөдөр харин манай Ховд аймгийн хэмжээнд бас нэлээд сумууд зууд зурхантай байгаа энэ үед энэ сургалтыг хийгээд энэ төлөвлөгөөг өнөөдөр аргачлалыг биднэрт орж агаад бас хэрэгтэй. Ер нь заавал зууд зурхантай үед биш. Цаашид ер нь сумууд бол энэ гамшигаас хамгаалах төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай. Энийгээ бол аймгийн шинжиж явж байдаг. Энэ төлөвлөгөө орон нутгад бол хэрэгтэй. Энэ хэрэгтэй сургалтаа гэж үзэж байгаа. Мерсикор олон улсын байгууллага нь Монгол орны 21 аймагаас анхлан энэхүү сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байгаа нэ. Ингэснээр сумдын гамшигаас хамгаалах төлөвлөгөөний зудын гамшигтаа тэмцэх төлөвлөгөөг боловсруулахдаа малчид ард иргэдийн амжиргаанд суурилсан тохиромжтой арга хэмжээг тодорхойлох, лекс заавар стандартын дагуу зудын гамшигтаа тэмцэх хариу арга хэмжээг зөв төлөвлөх, хэрэгжүүлэх, зудын гамшигын эрсдлийг бууруулахад үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа юм.
Мал сүрэг өсөн нэмэгдэж тэр хэмжээгээр бэлчээрийн даац хэтэрч байгааг ярихгүй хүн ховор болсон. Гэхдээ бэлчээрийн даацаас хэтэртэл нь мал сүргээ өсгөхдөө тухайн мал малчин байглаас хэдий хэмжээний үн өртөг бүхий өвс ус ашигладгийг тэр бүр хөндөж ярьдаггүй. Тэгвэл Мерсикор олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Ховд их сургуулийн биологийн тэнхимийн багш нар Ховд аймгийн Мянгад сумын Баян булаг цагаан булан багийн нутагт судалгаа хийж дүгнэлт гарган улмаар бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан ажилласан байна. Өөрөөр хэлбэл 5 хошуу мал нэг жилд байглаас хэдий хэмжээний ус өвс ашиглаж байгааг шинжлэх ухааны үндэслэл аргачлалын дагуу тогтоожээ. За энэ бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд бол малчтын байгалийн өгөөжийг бүртгэх малчин өрхийн дансыг хийж оруулсан байгаа. Энд бол яг хөвөл нэг мал жилд байглаас хэдий хэмжээний өвсийг иддэг, хэдий хэмжээний усыг уудгийг нь шинжлэх ухааны үндэслэлээр тогтоосон тоог нь бол мөнгөнд үнд шилжүүлж гаргасан. За ингэхэд бол 5 оршин мал нэг жилийн хугацаанд 2 сая 400 мянга орчим төгрөгийн байгалийн усыг ууж өвсийг иддэг байгаа. Тэгэхээр хүн бол байглаас хэдий хэмжээгээр их авч ашигладаг бид нар энийгээр дамжиж харах боломжтой. Буцааж байгалийн нөхөн сэргээлт болон бэлчээрийн нөхөн сэргээлт талдаа хин юу хийдэг вэ гэдгийг харьцуулж үзээсэй гэдэг үднэс байгалийн өгөөжийн малчин өрхийн дансыг хийж үзтгсэн юм аа. Байгалаас ийм хэмжээний ашиг хүртэж байгаа учраас мөн буцаагаад ийм хэмжээний нөхөн сэргээлт хийх хэрэгтэй. Тэгж байж бэлчээр сэргэх боломжтой байгааг Ховд их сургуулийн багш нар хэлж байлаа. Энэхүү судалгаа гаргаж бэлчээрийн менежментийн төлөвлөгөөгөө боловсруулахдаа Ховд их сургуулийн биологийн тэнхимийн багш нар дээрх 2 багийн ихэнх малчтад сургалт хийж мэдээлэлээр ханган хамтын оролцооны аргаар бэлчээрийн менежментийн үлгэрчилсэн төлөвлөгөөгөө боловсруулан сум орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Тиймээс энэхүү төлөвлөгөө нь малчид орон нутгийн төвшөнд жинхэнэ утгаар нь мөрдлөг болгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм а. Ялангуяа бэлчээрийн даац хэтэрсэн үзүүлэлтээр аймагта тэргүүлэх сумдын тоонд багтаж байгаа Мянгад сумын хувьд энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах нь чухал гэдгийг онцолж байлаа. За манай Мянгад сум маань 2018-17 оны жилийн төсөлд бол 363 мянган толгой мал тоолуулсан байгаа. За 3600 хүн амтай. За үүнээс манай 2 баг цагаан булан маань булан баг маань одоо 100 мянган толгой малтай. За Баян булаг баг маань 64 мянган толгой малтай. Ийм 2 баг бас ингэ сонгогдсон энэ төлөвлөгөөнд одоо ингэж хамрагдсан ингэж бас ажилласан байгаа. За өнөөдөр энэ төлөвлөгөө батлагдсанаар манай Мянгад сумын бас за бэлчээрийн даац маань одоо үнэхээр бас 5-аас 6 дахин ийм бэлчээрийн даац бол хэтэрсэн ийм үзүүлэлт бол гарч байгаа. Энэ үзүүлэлтийг одоо яаж багасгахгүй бол тийм ээ. Одоо өнөөдөр малынхаа тоо толгойг бид нэр одоо өсгөх биш малынхаа чанарыг яаж сайжруулах вэ? Энэ тал дээр бас манай малчид маань ч гэсэн тэр манай сумын удирдлагууд маань бас хамтран бас олон талын арга шийдвэрүүдийг бас ингээд авахар бид бүхэн бас ингээд ярилцж байгаа. Мерсикор олон улсын байгууллагын гамшигын эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 2 төслөөс Ховд аймгийн Эрдэнэ бүрэн Мянгад сумдыг бэлчээрийн менежментийн үлгэрчилсэн төлөвлөгөөтэй болголоо. Өөрөөр хэлбэл Эрдэнэ бүрэн сумын төлөвлөгөөг уламжлалт, Мянгад сумын төлөвлөгөөг шинжлэх ухааны аргыг ашиглан боловсруулсан байна. Төслөөс цаашид орон нутгийн удирдлагуудын санал малчтын хэрэгцээ шаардлагыг үндэслэн 4-5 сумдыг мөн ийм төлөвлөгөөтэй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм а. Ингэснээр малчид бэлчээрийнхээ даац тохирсон чанартай таваарлаг мал сүрэгтэй болох наад захын мэдээлэл туршлагыг хоримтлуулах боломж бүрднэ. Улс цагуур орчны шинжилгээний газрын ажилтан албан хаагчдыг мэрэгжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын чанарыг сайжруулах, бэлчээрийн даац багтаамж тодорхойлох, хөдөө аж ахуйн цагуурын ажиглалтын технологийн гормын мөрдөлтийг хангах, ажилтнуудыг чадварчуулах сургалтыг Мерсикор олон улсын байгууллага улс цагуур үндэсний шинжилгээний газар, Ховд аймгийн улс цагуур орчны шинжилгээний газартай хамтран энэ сарын 8-ны өдөр Ховд хотноо зохион байгууллаа. Сургалтанд Тусаа аймгийн улс цагуур орчны шинжилгээний газрын инженер техникч, өртөөний дарга техникч, хөдөө аж ахуйн цагуурын харуулын ажиглагч, улс судлалын харуулын ажиглагч нар гээд 70 гаруй хүн хамрагдсан юм а.
Ус цагуур орчны шинжилгээний газраас гаргаж байгаа бэлчээрийн даац, ургац, багтаамжийн мэдээллийн дагуу малчид отор нүдлээ хийх өвлжээ хаварж байгаа зохицуулах улмаар альва гамшиг үзэгдлээс урдчлан сэргийлдэг. Малын тоо толгой өсөн нэмэгдэж бэлчээрийн даац хэтэрсэн энэ үед бэлчээрийн даац багтаамжийн ажиглалтыг Ховд аймгийн ус цагуур орчны шинжилгээний газраас 4-р сарын 1-ээс 8-р сарын 31-ний хооронд 10 хоног тутам хийн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бэлчээрийн даац багтаамжийн ажиглалтыг 16 сумын 89 цэгт одоогоор хийдэг байна. За цаашлаад энэ Ховд аймгийн хэмжээнд хийж байгаа энэ 89 цэг дээрх бэлчээрийн даац багтаамжийн ажиглалтыг манай Мерсикор Монгол олон улсын байгууллага бол өшөө илүү энэ цэгийг өргөтгөх боломж юу байна? Багийн түвшинд гарч байгаа энэ судалгааны материал бол бүр илүү наривчлалтаа тухайн малчин бол бэлчээрийнхаа даац багтаамжид тулгуурлаад малынхаа тоо толгойг өсгөх үү, чанарыг сайжруулах уу, аль дээр нь би яах вэ гэдэг малчтад тэр урьдсан нийгэм эдийн засгийн хэрэгцээтэй мэдээлэл гаргадаг ийм энэ цэгүүдийг нэмэх манай хоёр байгууллагын хамтран ажиллах энэ хүрээнд бол нэмэх боломж нь юу байна? За Мерсикор Монгол олон улсын байгууллагын туршилтын цэг буюу цагуурын ажиглалтын талбай хоёрыг хооронд нь харьцуулаад хийвэл энэ ямар хөө гарах вэ гэдэг иймэрхүү байдлаар мэдээлэл хуваалцах юм сургалтыг бол өнөөдөр нийтээ ингээд дадаад хүний бүрэлдэхүүнтэй өнөөдөр зохион байгуулж байна. За Мерсикор Монгол олон улсын байгууллага бол хамтран ажиллах хүрээнд бол дан ганц малчтад зориулсан бэлчээрийн даац багтаамжийн ажиглалтаас илүү хэрэглэгчдэд зориулсан ард иргэдэд тээвэрчдэд зориулсан цаг агаарын мэдээллийг бол үнэн зөв бодиттой гаргах тэр цасыг зузаан нэгттаа салхийг зүгтээ хурдтай метр секундтэй гаргахад яг багийн түвшин тухайн аймгийн манай цагуурын байгууллагын түшгэлсэн энэ мэдээллийг үнэн зөв бодиттой маш нарийн гаргаад хэрэглэгчд маань уцаар хүрэх ийм ажлыг бас энэ жилээс хамтраад бид ингээд зохион байгуулад ажиллаж байгаа юм аа. Сургалтанд оролцогчдод хөдөө аж ахуйн цагуурын бэлчээрийн болон тармил ургамлын үзэгдэл зүүн ажиглалтын технологи арга зүй, хөдөө аж ахуйн цагуурын бэлчээрийн ургамлыг хөнөөлт хортон шавж мэрэгчдийн ажиглалтын технологи, бэлчээрийн хөрсний байнгын чигийн ажиглалтын технологи арга зүй, бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын технологи арга зүй, бэлчээрийн даац тодорхойлох арга зүй, ганц удын эрсдэл тодорхойлох зэрэг арга зүйд суралцж тодорхой мэдээлэл авлаа.